Тэртех 1982 онд их уурхайн 60 жилийн ой, Налаа хотын 20 жилийн ой зориулан энэхүү хөшөөг бүтээн байгуулжээ. Налаа хотын орц хаалга нь алхан хөшөө байх нь зүйтэй гэж тэр үеийн хүмүүс үзэж энэ хөшөөг байгуулжээ. Налаах дүүргийн засаг даргын 2004 оны 77 дугаар захирамжаар энэхүү хөшөөг хамгаалалтад авсан байдаг. Налаахын уурхайн хөгжил дэвшил улс орныг үйлдвэржүүлэхэд оруулж буй хувь нэмэр улам бүр өсөн нэмэгдэж байгааг харгалзан 1962 оны ардын хурлын тэргүүлэгчдийн 160 тоо зарилгаар уурхайчдын тосгоныг Налаах хот болгох шийдвэр гарсан. 1982 онд их уурхайн 60 жилийн ой, Налаах хотын 20 жилийн ойд зориулан Налаахын орц хаалга бүтээн босгох тухай намын хорооны шийдвэрийн дагуу тус хөшөөг бүтээжээ. Монгол орны ажилчин анги үүсэх анхны үлгий Налаах хотын орц хаалга нь ажилчин ангийн бэлэгдэл алхан хөшөө байх нь зүйтэй гэж тэр үедээ үзсэн байна.